Монгол Улсын соёлын гүйцэтгэлтэн эрдэмтэн зохиолч Орлоо Мажгийн Дүгүрживийн маам энэ хүнийг монголчуудад төдийгүй монголч эрдэмтэн судлаачид газар шороо арман тэмээний дуйл сүүлчийн загталд найрагл зэргээс андахгүй. Тэрбээр 1935 оны 2 дугаар сарын 26-нд Сүхбаатар аймгийн Дөвшин Ширээ сумын нутаг Бүдүү овооны завсрын бууц хэмээх газар мэндэлсэн. Өнөөдөр түүний мэндэлсний 90 жилийн өдөр зориулсан Даргангийн тойрол эрдэм шинжилгээний хурал гадаад харилцааны яамд боллоо. Хурлын үеэр түүний амьдрал уран бүтээлийн замнал олон улсын судлалд оруулсан хувь нэмэр зэрэг 7 сэдвээр илтгэл тавьсан юм а. Зохиолч маамын анхны зохиол нь Мөнгөн өвөл шүлэг байлаа. Бараг 10 шахан одоо ийм их галтай залуу зохиолч нар гинтхэн бөөнөөр орж ирсэн байхгүй юу. Тэгээ энэ улсыг ингэж бөөнөөр орж ирэхэд ямар хүч энд үйлчилсэн бэхтэй зэрэг тэр үеийн Монголын зохиолчдын хорооны дарга байсан төрийн хошоо шагналт Дасцүгийн Сэнгэ гэдэг хүн Горькийн нэрмж төгсгөлийн дээд сургууль төгсөж ирээд тэгээд зохиолчдын хорооны даргаар ажиллаж байхдаа өөрийн араас залгаж ирэх залуу уран бүтээлчдийг одоо тодруулах гэж их явсан байгаа. Тэгээ бүр одоо тэр зохиол оруулж ирсэн залуучуудыг сургууль сурчээсний сургууль дээгүүр нь их дээд сургуулиар тэгээд үйлдвэр уурхаан газруудаар эрэл хайлтуулж ингэж байсан. Тэгээ энэ тунд одоо ийм 10 шахан ийм залуучууд хожмын Монголын уран зохиолын 20 дугаар зууны уран зохиолд бол өөр өөрсдийн ориглыг бүтээсэн ийм хүмүүс юм. Тэгээ энэний нэг нь Дүгүрживийн маам юм байгаа юм л да. Дүгүрживийн маам бол багшийн сургууль төгсөөд дараа нь шууд багшийн институт гэж нэрлэжсэн хожим багшийн дээд сургуулийг 3 жил байхад нь Орос хэлний ангийг төгсөөд тэгээд одоо дунд сургуулийн багш гэх мэтчлэн байж байгаа л тэгэл ерөөсө удалгүй зөвлөлт холбоот улсад олон улсын харилцааны дээд сургуульд явж олон улсын түүхч мэрэгчлэр төгсөж ирсэн. Тэрбээр монголчуудын сэтгэл зүрхэнд эх орон тэнгэр газар хүн гурвын шүтэн барилдаг ямар чухал вэ гэдгийг дуугаар илэрхийлж чадсан бүтээл бол Магнит цэнхэр дэлхий дуу юм. Энэ дууг Монгол улсын ардын жүжигчин Долгорын дуулснаар ард түмэнд хэдийнэ танигдсан бүтээл болсон. Бүтээлүүд дотроос яг энэ дууны одоо талын бүтээл гэтэр зэрэг яхаа аргагүй жин дардаг нэгэн томхон бүтээл нь бол яхаа аргагүй Магнит цэнхэр дэлхий гэдэг одоо дуу байж байгаа манай ардын жүжигчин тийм ээ Долгор багшийн маань дуулснаар одоо ард түмэндээ танигдсан ийм одоо сайхан дуу. За энэ бол бас л одоо яг энэ газар шороо романтай адилхан хүмүүний одоо оршихуй амьдрахын одоо бүхий л тийм ээ одоо гүн ухааныг гэх юм уу да философиг ер нь агуулсан ийм бүтээл болсон гэж миний хувьд бол боддог. Тэгээд энэ дууны хувьд бол ерөөсөө шүлэг аялгауны нийцэл бол үнэхээр агуу гэж хэлж болно. Угаасаа энэ дууны шүлгийг уншихад л одоо баг өөр аялгаугаа төрүүлсэн юм уу гэмээр тийм энэ дууны шүлгийг зүгээр дангаар нь уншихад хүртэл аялгуулахгүй байхын аргагүй тийм одоо агуу одоо юугаар бичигдсэн. За тэгээд энэ дууны шүлгэн дотор өөрөө одоо монголчуудын гүн ухааны одоо юунд байдаг тэр газар тэнгэр тийм ээ тэгээ оюуны одоо гурван холбоос бол нэгт уялдаатай оршиж яадаг гэж одоо бас ингэж харагддаг. Түүний хувьд 1962-оос 1968 онд Москва хотны олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын түүхч мэрэгчлэр төгссөн. Мөн гадаад явдлын яамд референт Каирдах Монголын элчин сайдын яамны орчуулагч Аташа зэрэг аль бихчиж байсан. 1990-с 1992 онд улсын баг хурлын гишүүнээр ажиллаж шинэ үндсэн хууль боловсруулан баталгахад өөрийн оюун ухаан мэдлэг чадвараа зориулж явсан төр нийгмийн зүтгэлтэн. Түүний тухай зарим улс төрчид болон докторууд инхүү дурсан ярьж байна. Маамгыг яагаад улсын баг хурлд оруулсан бэ гэхээр би их зохиолчийн хувьд нэг талаас үгийн сонголт Монгол хэлээр гарах ёстой гэсэн ийм зүйлийг улсын баг хурлын удирдлага ялангуяа Чимэдугай маань
байнга бидэнд номлодог байсан. Нөгөө талаас Момгой бол дипломатч мэрэгжилтэй хүн, гадаад бодлогын мэрэгжлийн хүн. Тийм ч учраас бид улсын баг хурал 5 байнгын хороонд хуваарлагдахад эхлээд Момгой манай төрийн байгуулалтын байнгын хороонд одоо гишүүнээр залуу намайг яагаад чим тэр байнгын хорооны дараагаар сонгочдгийг. Тэгээд тэнд байсан үйл явдал гэх юм бол зөндөл юм тэмдэглэлийн дэвтэрт маань үлдсэн байдгийн. Сая одоо баг хурлын гишүүдтэйгээ ингээ уулзахад Момгойн тухай биднийгээ төлөөд өгвөл тэр андгын тухай шиг заавал хэлбэрийг сая надад нөхдүүд маань бас санууллаа. Улсын баг хурал цуглахад бол яг тэ тэр ч одоо их олон ажлын дунд бүгдийг санах арга байхгүй. Улсын баг хурал үйл ажиллагаагаа эхлэхлээр нэг одоо нэг тийм төрийн зүтгэн болж байгаа төрийн одоо хууль тогтоох дэд байгууллагын гишүүн болсныхаа хувьд бид нэг ямар нэгэн хандгай тангараг өргөх ёстой. Тэрнийг бас сайн бодож бэлдээгүй байсан. Тэгээд тэнд бол ер нь заавал ийм хандгай байх ёстой гэдэг Момгойн саналаар одоо эзэн Чингисийн үеэс нөгөө Алдвим нь алдраг ахуй дүрмэн буу алдраг гэдэг ийм тангараагаар бид үйл ажиллагаа эхэлж байсан юм аа. Момгой бол Эрдэнэтэн зохиолч эх орон газар шорооныхаа одоо түүхэн газар шорооныхаа төлөө тэмцэж ямар эх оронч хүн байсан монголчууд яаж тэмцэж байсныг одоо түүхэн орон маань араарч олон улс судлалын Эрдэнэтний хөвдөж тал бүрээр нотолж харуулсан байдаг. Момгой үед хоёр хамт шууд 10 орчим жил хамтарч ажилласан. Тий хүний хувьд сайхан эвэл жирийн сурамжтай, хөгжөөнтэй, сайхан дурсамжаар нь маш их сайхан сэтгэл төрж байна. Тэрсэн нутгаас нь тэгээд одоо их сургууль, соёлын урлагийн их сургуулиас хамтран зохион байгуулж тэгээд нутгаас нь хүмүүс ирсэн байна. Энэ хурал туран цугларсан хүмүүсийг харахад үнэхээр одоо Монголын нэртэй урдаа барьдаг Монголын цар болсон сайхан хүмүүс энд нэгдэнд хуран цугларч Момгойн одоо өнгөрсөн одоо үед хийж байсан ажил амьдралынхын тухай тэрний хичээл зүтгэл бүтээл төрөвлийн тухай сайхан одоо халуун дулаан яриа өрнүүлж илтгэл тавьж байгаа нь үнэхээр сайхан сэтгэл төрж байна. Яруу найрагч өрөлдсөн үгийн зохиолч орчуулагч Дүүрживийн маам нь 1983 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1996 онд Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн цолоор шагнагдаж байсан юм а.